Үзэгч та бүхний хэнэрөний амар амгалан айлтгая. Үзэгч та бүхэн хамралтын өдрөө хай тухтай өнгөрүүлж байна уу? За шонхор суваг телевизийн түмний нэг нэвтрүүлэг энэ удаагийн дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Тэгэхээр шонхор суваг телевиз үзэгч та бүхнийг энэ удаа Монгол улсын урлагийн гавьяас төгөлтөн кино найруулагч Халтрын Дамжинтай уулзуулах болно. Дамжин гэдэг одоо ер нь бол эгэл жирийн нэг л иргэн хүн л дээ. Тий. Босод одоо хүмүүстэй ер нь нэгэн адил. За яг жоохон хүн ямар адилхан байдаг вэ тийм ээ. Тийм учраас бол өөрийнх нь туулж өнгөрсөн амьдрал бол бас л өөр л байгаа. Бусдаас бол ялгаатай л байж байгаа. За миний одоо нэг юу бол нэг өөр шинж нь бол уран бүтээлч хүн юм. Тийм учраас одоо уран бүтээл тойрох тэл дотроос кино урлагийг их сонирхсан, багасаач сонирхсан. Тэгээд энэ дагуу одоо ер нь одоо хүртэл кино урлагт үзэгдэж байна. Энэ урлагаар одоо дамжуулж үзэгчдтэй ард түмэндээ, олон түмэндээ өөрийнхөө бодол, санаа тийм ээ нийгэмд болж байгаа үйл явцыг харуулах дүн шинжилгээ хийж өхийг л их хичээсэн те. Яхаараа одоо хөөхд залуучуудын кинонд их шунаж хийх болсон юм бэ гэж улсууд их асуудаг юм л да. Тэгэхээр хамгийн гол нь ер нь одоо манай ирээдүй чинь хөөхд залуучууд ийм чинь. Ийм учраас ирээдүй маань хэдийчнээ сайн төлөвшин тийм ээ. Сайн хүн болно. Эх орондоо хайртай байх, эх оронч үзэлтэй байх. Одоо ардынхаа одоо ёс заншлыг хэдийчнээ өвлөж авах тусам манай нийгэм төдийчнээ сайхан болно л гэж боддог байхгүй юу? Ер нь ч тийм миний бодолч биш. Та тийм учраас энэ залуучуудыг их зөв хүмүүжилтэй, зөв төлөвшөлттэй ийм болгож л өхийн тулд хөөх залуучуудын киног хийдэг. Хамгийн мартаж болохгүй хүн бол манай урт насангуй гэж зураглаач биш үү? Төрийн шагналт урлагийн гавьяас зүтгэлдэн. Энэ хүн л одоо намайг ер нь энэ кино урлагт яг оруулж өгсөн хүний нэг. Тэгвэл би 8 дугаар ангиас эхлээл ер нь кино найруулагч болъё гэж их бодсол. Нэг кино үзээд гараад ирсэн чинь одоо энэ зан узрын музей биш үү те? Тэр чинь хуучин их дэлгүүр гэж байсан. Тэрний тэнд л орой болж исэн чинь шийдэн том шийдэн асаад л ер нь олон улсууд буужигналтал жигтэйхэн гоё юм болж байна. Ер нь тэгээд шөнө орой гэрэл олон гэрэл асаад ингэн гэдэг чинь хүний сэтгэлийг их татж байгаа юм л да. Тэгээ яал гайхаад жоохон хөөхт байсан. Би гайхаад дахиад очиод тэр зураг авч байгаа юм байна. Тэгээ улсууд бол зурганд орж байгаа юм байна. Ингэж явсаар байгаад тэгээд аппаратныхан дэрэг зураг авч байгаа газар нь яваад очиж байгаа юм. Тэгсэн чинь нэг бор залуу нэг цайвар махлагдуу хоёр залуу хоорондоо орсоор яриад ах юм аа. Орсоор яриад тэгэл энэ камераараа хараад л тэгээ улсуудын нааш нь явуул, цааш нь явуул гэдэргээл ингээд бичгнээд байхгүй. Тэгээд энэ нь бол жигтэйхэн сайхан санагдсан. Тэгээд тэр улсуудаас асуугаад байсан найруулагч гэдэг тийм нэг цагаан махлаг залуу дуудаад байх юм. Тэгэхээр зэрэг тэр сүүлд нь би мэдсэл дээ. Тэр найруулагч нь одоо Дорж Холмогоо байсан юм байна лээ. Тэднээс одоо бидэнд юу саад болж байна гэдэг киноны зургийг авч ирсэн юм. Тэр бор залуу нь бол одоо Ганжуур гэж манай алдартай зураглаач байсан. Тэр хоёрын зураг авч ирсэн юм лээ. Тэгээд тэрнээс болоод одоо ер нь бүр одоо кино найруулагч болдё гэдэг ингээ хичээж байна. Тэгээ кино найруулагт явах гээд байж итэл гинтхэн явхаан болоод тэгээд ер нь одоо өөр одоо хаана ордог юм бэлээ, яадаг юм бэлээ гэсэн бодоод байжсэн. Хүүхэлдэйн найруулагч болж тэр үеийн Чехословак улс гэж байлаа ч ихтэй. Тэгээд тэнд яваа гэдэг байхгүй. Тэгэхээр зэрэг би бодоод байсан нэг л бишээ нэг юм гар хуруугаараа тоглодог тийм юм заяа шиг гэж бодоод. Ингээ байжсэн чинь л урт насангой даралсан байхгүй. Тэгээд намайг урд өмнө шалгалт идэр гэж яхад харж ийсэн байж ийсэн юм лээ. Дөнгө төгсөөд ирсэн их залуухан ийм уран бүтээлч. Тэгэл намайг одоо сонирхоо чи ер нь
кино зураглаач яваа гэд. Тэгэл кино зураглаач яваад тэгээ урт насангаа хэлжсэн кино зураглаач болсон хүн бол кино найруулагч болно. Тийм учраас чи зураглаач бол 2 мэрэгжилтэй болно шүү гэж ингэж хэлээд тэгээ намайг явуулсан байхгүй. Тэгээд намайг одоо анхудаа кино урдаг төжилсөн хүн маань урт насангаа л байгаа. Зураглаачаар би дөнгөж төгсч ирээд бас азтай хүн дорчилмуугатайгаа ажилласан байгаа. Тий. Тэгээд дорчилмуугаа намайг авч ажилуулад энэ хүүхнүүдүү гэдэг киногаар миний одоо дипломны ажил болж ингэж хийсэн байхгүй. Энэ кинонд үйл явдал та бүхэнд жирийн бус итгэгдмээргүй байж магад гэвч гол нь үүндээ биш. Жамсгоо дорж байгаа хоёр нэгдлийн төлөө бүх сэтгэл санаагаа тавихын зэрэгцээгээр нэг ноцтой тутагдaltaй болсон юм шүү. За дарга. Одоо зоо техникчгүй яана. Үүнээс хойш үндсэн мэрэгжлийн ажилд эмэгтэй хүн авахал болий. Ууцгмандан энэлзөө. Ястай дарга минь. Эмэгтэй хүн гэдэг чинь эмэгтэй л хүн юм шүү дээ. Гэхдээ ялангуяа жирэмсэн болохт нь 90 хоногийн талент төлнө гэдэг үү? Эдээ энэ хүүхнүүд үү? Алюнега чөтөр. Чөтрий. Чөтөр. Барчаа. Хаад идэх. Барчаа. Чимчд үзүүлэхөө хүн ингэж байгаад галзуурчихдаг юм гэдэг шүү. Дугаарай. Галзуурах гэж байгаа хүнд чи галзуурах гэж байна гэж хэлж болтгүй юм гэлээ. Үгүй дээ, үгүй би хэрүүж байна. Тааж байна. Дулам сүрэн төмөр хоёр суух тухайгаа хэлэх гэж та нар дээр ирэх гэж байна. Бишээ, тэр чин дүүний нэр нь Тумаа. Бишээ! Дулам сүрэн. Тэгээд хоёр ихтэй хүн гэрэл хөлөө юу? Чи ерөөсөө лавга. Зайлиг болдгоо юу? Үгүй, тэр чинь эл биш. Эмэгтэй хүн юм аа. Хэрвээ зоо техникч дулам сүрэн эмэгтэй хүн байсан болов уул шигмандаа би нэгдлийнхаа бүх хэрэгтэйчүүдийг тэм эмэгтэйчүүдээр солихоос буцахгүй. Тийм би. За тийм. За тэр чи томатом хоёр л байж. Би ч нэг муу юм ялгаад байдаг юм аа. Ийм л адилхан амтд байдаг юм байх та. За ямар байна? Ачиг адилхан байгаа юу? За тома. Баяр хүрээ. Ямсваа. Би домаагч дуламсран. Таны эмэгтэй хүн ажил авахгүй болохоор би ихтэй болж ирсэн. За яа. Баа зүгээр хичнээн ажиллах гэсэн би ч нэг муу юм ялгаад байдаг юм аа. Шүү аваа. Думаагч хүн байхгүй шүү дээ. Манай зоогийн чи эмэгтэй хүн шүү Аа. дээ. Амар бүгдээ нээж байгаа намайг нэг сайн чадаж яваа гэж бодож байна. Оожиг мандаа чад. Бааса. Ямсваа. Түмэн хүн. Би эмэгтэй хүн. Оо. Надад ямар ч дүү байхгүй. Миний нүд ч овоод юм байна. Энэ мохоор яд. За тэгээд думаа байхгүй болж дуламсран бэрмэн болж явах шиг дээ. Тэгвэл бүр сайн гэрэг. Мандаа хүүхэн хүн эрхэн болоод ирж байхаа танихгүй. Бас тэгээд сумын аслан байж тэрэнд ойрчиж байх. Нэгдүгээрт би тэрүүнд чинь хотлоо. Хоёр дугаарт үлэг боловч мэрсэр байдаг л бол та.
Өө за. Чи бас тэгээ хоорсож явсан хэрэг баха. Өө хиндэш би хоорж ижиж явсан л да. Дундуураас нэгчлээ хоор хажилт нь оролцсон. Тама. Нэг аваарай. Яа. Одма. Бач. Баш. Чи бас хүн үү? Арай чи шүү. Наатаа явж хосоо. Яа. Йоо. Мэтлээ. Тэгээ яг зураглаачаар би нэг 5 кино авсан юм аа. Тий. Бонтргойтой хамт одоо далай тусал нэмэр гэж нэг кино байдаг тий. Тэрнийг авсан. Бас төгсгөл гэдгийг Бонтргойтой авсан. Дорчулмогойтой хамт нэмэр хадны цуурай гэж кино авсан. За Гиндунгойтой хамт Ховдгийн гай гэдэг нэг тийм үлгэрийн нэг жижигхэн богинохон кино байдгийн тий. Тэрнийг авсан. Тэгэл ерөнхийдөө бол яг тэр хоорондоо би бас найруулагч болно гэдэг ер нь өөрийгөө бэлтгэж бас найруулагчийн юм дээр уншиж идрээ тэгж байгаа л тэгэл найруулагч болсон юм байна. Хамгийн анхны кино Улаан дарцаг гэж байдаг юм тий. Тэгэл дараа нь нэг ангийн 2 мартагч вэ намар гээл Зуслангийн найзууд идэргээд тэгэл ер нь Хүүхдүүдээ босоорой. Ургацсан комисс ирэх гээд байраа цэвэрлээрэй. Босооч. Босож байраа цэвэрлэж ургацсан комисс ирэх гээд байна. Комисс ирлээгээд байраа цэвэрлж хөл алдах юу байсан юм? Яг л багаагаар нь харуулахгүй юу? Хэрэг шиг гооглоод удахгүй. Гарцгаа. Ийм байна гэдэг чинь бидний нэрэнд л муу шүү дээ. Багчландаа. Нэрээ дутсан бол одоо сандардаг юм. Ямар нүд хорох гэж байгаа штэ. Ажил муутай албан газар шалгалт ирнэгээл сандардаг юм лээ. Эндээ яах гэдэг юм бэ? Ойдооч юу? итгэл чамайг та. Энэ цагийн айлм гэж би цагийн айлм гэдэг кино ч нь одоо тухайн үед бол бас хэрэгтэй кино байсан л да. Учир нь юу гэхлээр зэрэг тэр үед чинь залуучууд ер нь бас голцоодонд хот бараадаад тэгээ гадаад дотоодын сургуульд яваад тэгээ ер нь тэр маллах малчин болох сонирхол ер нь бага болчихсон. Тийм учраас одоо залуу одоо малчтыг бий болгох тийм ээ тэнд одоо мал дээр ажиллах ийм боловсон хүчнүүдийг явуулах учиртай болоод тэгээд тэр киног хийх нь зүйт юм аа гэдэг. Тэгээд тэр киног хийсэн. Сая одоо Марчхан намарын хоёрыг хийлээ шүү дээ. Манай охин хийсэн. Отхон заяа гэдэг. Тэгээд тэр бол хийхдээ шүү дээ. Тэнд тоглосон хүүхдүүд, тэрүүнийг үзсэн одоо залуучууд хүүхдүүд биш шүү дээ. Бас их сонирхож ин лээ шүү дээ. Өө ямар сайхан бэ энэ одоо тариа чинь халиураал тэн дээр ажиллаж байгаа энэ хүүхдүүд эдрийг харахад байна шүү дээ. Их сайхан юм байна шүү ер нь. Эдэргээд ингэж ярьж байгаа юм. Тэгэхээр зэрэг бас л хэрэг болж явахгүй тэр чинь тий. Ялангуяа тэнд тоглосон хүүхдүүд бол одоо ёстой энэ намар алтан тариа гэдэг чинь үнэхээр сайхан юм байна лээ гэд одоо ингээд
гайхаад яриад байгаа шүү дээ. Ийм үнчээр бол ер нь бас нэг хөдөлмөрийн кино бол байх хэрэгтэй л дээ. Тэгэхдээ бол яг одоо энэ хөдөлмөр сайхан шүү гэж лоозгноод байх нь юу юм нөө. Гэхдээ ард талынхаа фон тийм ээ. Тэр гол одоо үйл явдал болж байгаа энэ нь бол газар тариаланч байдаг юм уу, хөдөө аж ахуйч байдаг юм, одоо ямар нэг тэр нь байх нь хэрэгтэй юм байна л да. Би баримт киног бол тоолж чадаагүй ер нь. Тэр бол одоо зөндөл юм байдаг юм шиг байна л. Ер нь яг уран сайхны киног бол би тоолсон да. Нийтдээ нэг 23 уран сайхны кино байсан юм байна лээ. 23. Гэхдээ сүүлдээ бол би хүүхд залуучуудын киноноосаа бас сэдвээ өөрчлөөд өөр одоо дайн байлдаантай кино, түүхийн кино, бас хайр сэтгэл, хүмүүсийн амьдралын тухай эдгээр янз янзын кино хийж эхэлсэн л дээ. Үүнийдээ бол тэгэхгүй ч бас болохгүй. Дандаа залуучууд хүүхдийн кино ихлээр бас нэг янзын хэлбэртэй тэгээд бас өөрийгөө өөрчилж, шинжилж чадахгүй нэг загварт орох тийм байдалтай болдгийм байна л дээ. Ерөнхийдөө дасчихгүй ингээл хийчдэг гэд бүр одоо энэ хүүхдийн кино хийх нь хялбар болоод за ингээл хийчдэг юм да хүүхдүүд гэд мэддэг болчиход тийм бас талтай юм байна л. Одоо бол би Сүйсийн радио телевизийн дээд сургууль гэдэгт багшилж байна. Би бол одоо ер нь нэлээд хоолон шавтай болсон шүү. Тэгээд шавнырынхаа одоо нэр эдрийг бол одоо мэдэхгүй. Зарим нэг нь одоо бас хаяа таарлдаад тэгээд танихгүй л байж идэв дээ. Ер нь бол яг. За яг хөө зүгээр шавнар дотор бол яг одоо бүтээлээр явж байгаа нэлээд хэдэн улсууд байна л да. Тэгээд тэрнийг бол одоо бас мэдж байгаа. Яг хөө бүтээлээ хийгээд манай шавнар бол намайг уурж дуудаж одоо киногоо өдөр үзүүлдэг. За энэ дээр Батболд гээд найруулагч байдаг ч тий. Боолын гэрээ Борхон өршөө үлээ. Борхон өршөө гэдэг тэр үнийг хийсэн. Тэгээ олон кино хийсэн л дээ. Тэгэхдээ надад бол энэ хоёр нь их үнэлэгддэг, таалагддаг. Таавирын энэ хожон бантчин явсаар их олон бэрх асуудал болж хуурин шүү. Тэгэхээр яах вэ? Орт толгорсон санхүүгийн мэргэшэлээс гарахын тулд бизнес хүмүүст ганц нэг хүний гарцанд гаргах юу ч биш гэдгийг боддоо. Тэр үед та яах вэ? Ингээд яах вэ гэд гөлөлзөө сууж явах уу? Аль дахиад хэн аврах вэ гэд тэнгэр вэлэвэд хэвдэж байх. За тэгээд наран цэцэг гэд нэг эмэгтэй хүүхдийн кино хийжсэн. Охин дүү гэд нэг хүүхдийн кино хийсэн. Бас нэг нь юу ч үлээ энэ хоёр. Цогт баатар гэд бас нэлээд олон хэдэн кино хийсэн. Гэгцэрэг дээр нэлээд биелдэ. Тэгээ одоо хин санг дорж гээд тий мэдэнтэй тэр идэргээд Бадмарагчаа идэргээд тийм байгаа. Ер нь бол юм хийсэн, бүтээл хийсэн би хэлж байгаа. Тэгээд энэ тэнд ажиллаж байгаа одоо телевизэд ажиллаж байгаа радиод ажиллаж байгаа эдгээр зөндөө олон бий л дээ тий. 2005 оноос ч гэх юм уу одоо сүүлийн үед бол ер нь хөгжих зам руугаа орж яана гэж бодож байгаа. Энэ юунаас ингэж вэ гэхлээр зэрэг яг хоо эхний үед 90-ад оны үед бол ерөөсө кино урлагийн огт мэдэхгүй улсууд тэнд ажиллаж байгаагүй ч гэсэн улсууд одоо өөрснөөдөө жигтэйхэн мөнгө олно. Энэ кино гэдэг чинь их ашигтай бизнес гэсэн маягаар янз янзын залуучууд элдвэнцийн кино хийсэлтэй. За тэр нь бол ерөөс олигтой болоо гэдэг голцоо дандаа барууны кинонуудыг дуурайсан алаан хятаан зодоон үдэн цус нүж одоо холилдсон тиймэрхүү кино хийсэн. За зарим нь бол одоо шалтан нүцгэн одоо эмгтээчүүдийг одоо ягаал тэгэл үйл борооны ажил идэргээл элдвийн улаан цайм ачин мухай юмнууд их хийлээ л дээ. Тэгээ тэрнийг бол одоо нэг хүлээж аваагүй хэдэн жилийн дараа 4-5 жилийн дараа л тэгэл ерөөсөө тэг байхгүйсэн. Дараа нь бол одоо баахан янз янзын нийтмийн зүйндээ. Тэгээ одоо бол ер нь бол одоо манай залуучууд нэлээд сайн хийж яана гэж бодож байгаа.
За учир нь яагаад ингэж яах гэхээр яг тэр үед одоо дөнгөж эхэлж байсан 90 оны дундуур эдгээр уран бүтээлээ эхэлж байсан энэ залуучууд маань одоо эдгээр чинь бараг 30 гараад 40 эдгээр хүчиж байгаа үедээ бараг тийм болчихж шүү дээ. Одоо 20 жил эдгээргээ бодох чинь 10 жил хөгжөөд 20 жил боллоо гэх чинь тий. За тэгээд буур суугаад бас дадлаг туршлагатай болоод бас өөрийнх нь мэдлэг үнэшд өргөжөөд тийм ээ ухаантай болсон. Энэ бол штэ бас нөлөөлж байна гэж би тэгж бодож байна. Тийм учраас одоо манай энэ сайн кино хийж эхэлж байгаа энэ зураглаачид энэ найруулагчд бол нэлээд одоо туршлагатсан, ухаацсан улсууд юм а гэж бодож байна. Одоо бол тэд нэр зарим нэгэн одоо найруулагчд бол яг одоо юу гэмтэй тийм ээ мөнгө олон идэргсэн тийм зорилгоор нэг хийхэ болж байна. Ер нь нэгдүгээртэй байна шүү дээ. Ер нь манай энэ нийгмийн одоо хөгжил ямар янз юм байна уу? Манай нийгэмд муу хүн гэж ямар улсууд байна уу? Сайн хүн гэж ямар улсууд байна уу? Ер нь цааштай байж тээ яаж хөгжих нь дээр байна уу? Эдгэрсэн энэ сэдвүүд бол нийгмийн сэдвүүд бол манай залуучуудын сэтгэлийг их зовоодог болсон шинжтэй байна лээ. Тэгэхдээ энэ нь цөөхөн. Энэ нийгэм рүүгээ хандж байгаа тийм ээ. Нийгэмд болж байгаа болохгүй зүйлүүд юм уу? Болж байгаа сайн гэгээлэг зүйлүүдийг харуулж үзүүлж хийнэ гэдэг бол их зөв л дөө. Ер нь бол уран бүтээлч хүн гэдэг чинь зөвхөн өөртөө юм өөрийнхөө хувийн ашигт биш тэ зориулж бол кино уран бүтээл хийх ёсгүй. Энэ бол заавал хүн төрөлхтөнд энэ улс их орныхоо үзэгчид ард түмэнд зориулж хийх хэрэгтэй. Энэ улсын хөгжилд юу саадуулж тэрүүнийг илчилж өгөх хэрэгтэй. Юу нь одоо их зөв зүйтэй тэрлүүн чиглүүлж өгөх энэ нэг гэгэрүүлэх тийм ээ. Энэ гол зорилго чинь одоо бидний зорилго чинь тийм ард олонныгаа гэгэрүүлэх, төлөвшүүлэх, ийм сайхан амьдралыг тэмүүлэх, тэрүүнийг байгуулах энэ л одоо хүсэл эрмэлзэлд нь тохируулж кино хийх хэрэгтэй байхгүй. Тийм учраас манай залуучууд бол сайн болж байгаа гэж би ингэж бодож байгаа. Нийтэд нь одоо ингэ хэлэхдээ манайхан одоо жоохон тийм залхуу дуу. Ер нь барууны кинонуудыг юм уу их дуурайж байна. Эсвэл одоо энэ Солонгос, Японы киноч байдаг юм уу те. Энүүнийг ер нь зарим нь одоо бүр тэрчгээр нь шухуу дуурайж тоглолтын хөтлөөний үзсэн жүжигчд нь одоо тэрний жүжигчдийг дуурай тоглож байгаа. Одоо найруулагчийн тэр мизенсцений тэр хэвээрний тэр тоглолт тийм байж болохгүй л дээ. Манайхан бол одоо хэтэрхий дээдсүүд амьдралыг их үзүүлж байна. Дандаа л их баян тансаг сайхан одоо айлын хөөхд дураараа одоо дургах гэсэн. За гүйл одоо их л гоё сайхан амьдралтай одоо тийм залуучуудын тийм актроо одоо тэмүүлсэн ч байдаг юм уу. Гэх зэргийн одоо нэг тийм байж. Одоо бид нар маш энийг ёстой жинхэнэ малчт маань одоо яаж амьдарч байгаа юм бол жинхэнэ одоо энэ ажилчид барилга дээр одоо зарим нэгэн одоо ажилчид маань одоо яаж ажиллаж байгаа юм. Жолооч нар маань энэ автобусны жолооч нар яаж амьдарч байгаа юм. Ажилгүй улсууд биштэй одоо яаж амьдарч байгаа юм. Эднэрийн одоо дотоод сэтгэл тийм ээ зовж байгаа зовлон нь юу байна вэ? Энэ нь яавал эднийг биштэй өөдөн татсан сайхан болгох арга зам байна вэ? Юу руу тэмүүлэх учиртай юм бэ? Эдэр гэсэн энүүнийг бол хэлэх хэрэгтэй байна. Тэдний амьдралыг биштэй энэ томчуудтай одоо хүргэх хэрэгтэй байна шүү дээ. Тэд нар ч юу ч мэдэхгүй байгаа. Тэд нар биш та чухам яаж одоо энэ манай гэр хорооллын хэрхэн яаж амьдарч байгаа гэдгийг мэдэхгүй байгаа. Утаа их тавьдаг, нүүрс их төлдөг гэдгийг л мэдээд байна шүү дээ. Тэгэхдээ нүүрсээ төлж чадахгүй ус зөндөө байгаа шүү дээ. Тийм учраас одоо бид нар бол энэ нэг гадаадын одоо хөрөнгөтөн нийгмийн одоо киноос жоохон салах хэрэгтэй л дээ. Бид одоо амьдралын жинхэнэ олонний амьдралыг харуулах хэрэгтэй байна. Цөөхөн хідэн тансаг улсуудын амьдралыг харуулахаа болмоор байна гэж л хэлмээр. Миний кинонууд ч голцоо дандаа социализмын үед л гарч ирсэн кинонууд шүү дээ. За яг манай нэг хэсэг бол Монголын кино наадам 1 2 3 гэдэг одоо байж байлаа. Бас үе одоо кино одоо уран бүтээлийн тийм ээ жүжиг кино одоо энэ уран бүтээлийн уралдаан тэмцээн зохиодог байсан. Тэр идэрт бол одоо авч ирсэн л да. Тэгтээ бол гадаадаас бол одоо Улаан дарцэг маань хамгийн эхлээд
Москвагийн кино фестивальд оролцоод тэр үеийн боловсролын яам гэж зөвлөлт холбоот болсон тэрүүний шагналыг авч ирсэн. Улаан дарцгуул тэр 71 онд ч нэ штэ 71 онд ч юу байхгүй Монголын одоо 50 жилийн явуулж байсан баха тий. Ардын хувьсгалын 50 жилийн бай. Тэрэнд бас энэ жүжиг киноны уралдаан болоод тэгээд 2 дугаар байрыг нэзэлж байсан. За тэгээд дараа нь бол одоо мартчихгүй намар энэ бол тэр үед одоо Чехословак улсад болж байгаа Карл Варын наадам гэдэг үстэй тэрүүнд одоо шагнал авч байлаа. Тэгээ хамгийн сүүлд гэхэд Эр хүн гэж кино байгаа шүү дээ тий. Тэгээ Эр хүн кино бол бас энд Монголын одоо бас шилдэг бүтээл гэдгээр тодорч шагнал авсан юм. Хойд Солонгосын одоо бас жил өнжөөд нэг кино наадам болдог байсан. Олон улсын кино наадам тий. Тэр олон улсын кино наадамд оролцоод 2 дугаар байранд орж цом юу идэр авсан тийм. Хамгийн сүүлд л одоо тэр байх шүү дээ. Би ч н одоо хөдөлмөрийн хүндэт медаль гэж авсан. Тэрнийг тэгээд хөдөлмөрийн гавьяана улаан түгийн одан гэж авсан тий. Тэгээд л одоо Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн гэдэг цолыг авсан. Би 4 дэвшигтээ 5-д нь авсан юм шиг байгаа. Тэгээ сүүлд харин бүр сүүлд хожуу авсан шүү дээ. Тэгээ явтаа тэр үед чинь одоо элдв янзын юмнууд одоо их байдаг байсан л да. Ялах шалахгүй одоо шалтгаанаар нэгд. Хоёрдуул одоо манайхан чинь одоо бас урлагийн улсууч бас их хачин шүү дээ. Атаархал, хорсол гэж одоо их байдаг, бололтой байдаг. Тэгээл ялахгүй юу өдр болохлаа зэрэг хэрүүл инглээ зэрэг дамдин тэгж явнлаа ингэж явнлаа ч гэдэг юм нэг арх уугаад явж явах л арх уугаад ажил дээр арх уусан шүү гэдэг ч юм уу. Тэгэл одоо энэ архичин гээл одоо хасах жишээтэй. Ер нь нэг тиймэрхүү юмнууд их үйл дээ. Тийм. Тэгээ манайхан ч одоо шууд одоо элдв янзын юм бичээл одоо тэр дээш нь одоо өгчдөг. Тэгээ нөгөөдөл чинь шууд аваад ингээд яа. Тэнд чинь одоо хүүхэд хүртэл муу сурах юм бол одоо хүүхэд муу сурдаг юм аа л гин штэ одоо айгуул. Тэгээ бол одоо 2020-ны одоо энэ ажилдаа яад орд гэх магадгүй одоо энэ байр байшингийнхаа мөнгийг одоо төлж гин үгүй иргэнийхээ одоо үүргийг үсгэж чадж гин үгүй бүгдийг одоо юу яаж тэгээд уран бүтээлийн талаар тусгай нэг хүн гаргаад тэр үнийг чинь миний уран бүтээлийг үзээд дүн шинжилгээ хийгээд тэгжээж одоо авдаг. Миний киноны юун дээр чинь 2 ч удаа хөрхи Эренчин Самбууга гэж шүүмжлэгч байсан шүү дээ тийм. Судлаач Эрдэнтэн доктор. Тэр 2 ч удаа хийсэн байдгийн. Тэг өөрөө сүлд ярьдгийн. Тэгээ чамд өгдөг их сони шүү гэд. Тэгээ хамгийн нэг удаа бол яасан гэд яг өгөх гээд ингээд зураач цогцол биш үү. Тэгээ цогцол бит хоёрын нэр зэрэг орсон юм лээ л. Тэгээд ингэсэн чинь за алинд нь ч өгж болно гэж тэр одоо тэр шагнал өгдөг улсууд л тэгж л дээ. Тэгээд ингээр одоо хоёуланд нь нэг байгууллагын 2 хүнд өгч болохгүй. Тэгэхээр аль нэгэнд нь л өгье. За одоо яг тэгвэл одоо юуныхын дарга кино үйлдвэрийн даргын дуудаа асуучих гэдэг. Тэгээд тойвгоо гэдэг дарга байсан. Тэгээд тойвгоог дуудаад асуусан чинь тойвгоо за цогцолд нь эхэлж өгье доо. Дамжин бол тэр дээр авнаа. Одоо харин цогцол одоо авахгүй л ер нь авах чадахгүй гэж магадгүй. Цогцолд өгье гэд. Тэгээ цогцолд өгчлөө гэд Эренчин Самбууга надад хэлж ирсэн байхгүй. Тиймэрхүү юм. Тэгээд л одоо 94 онд урлагийн гавьяа зүтгэлтэн гэж. Огт юу ч мэдээгүй зөв зүгээр сууж ийсэн. Баахан найз нөхдүүд идэр ирчихсэн. Тэгэл яриад бас нэг лонх юм уугаад идэр ингэ сууж ийсэн. Тэгсэн чинь гинтхэн утас дуурал хамгийн эхэлж мэдээ өгсөн баясгалан багш байдаг. Чи одоо сая энэ урлагийн ажилтны өдөрлөг болж явах өдөр болдог шүү дээ тий. Энэ дээр хуралд байсан чинь чамайг одоо гавьяат гэлээ. Би тэг итгээгүй л дээ. Олон удаа хурдгсан учраас тэр чинь итгээ. За тэгдийн идэр гэсэхгүй. Нэр юм тэгээд бүр одоо алга ташаад чамд чинь одоо олон түмэн чинь их хайртай байдаг юм байна. Чамд өглөө гэхэд бүр алга ташаад ураа хашгирж инлээ шүү идэргээд гисэн. Тэгээ би нэг тоогоогүй тэгж яаг гинэ идэргээл ингээ сууж. Тэгсэн чинь дахин юу 2-3 хүн хэлээл. Тэгээл үнэмшсэн. За энэ ч үний юм байна гэх. Тэгсэн чинь дараа нь энэ засгийн газараас хүн уцтаад маргааш 11 цагт ирж одоо юугаа аваарай.
Тэ засгийн газар ирээрэй. Тэгээ үг хэлнэ гэсэн. Одоо тэгээд өглөө очиод гэсэн үг тийм шагнал авч яхад үг хэлнэ гэдэг чинь тун хэцүү юм байд юм билээ шүү дээ ёстой. Тэр чинь баярлчихна. Тэгээд одоо ер нь үг хэлэх нь маята тэгээд ер нь юу ч бодогдож байгаа юм бэ? Одоо хэлсэн үгээ би мэддэггүй шүү дээ. Юу ч хэлээд байсан боо гэдэг. Тэгээд Очирбат ерөнхийлөгч байсан тэрнээс авсан. Би бол одоо Улаанбаатар төрж өссөн хүн. Тийм учраас одоо Улаанбаатар дээр үед ямар хот байлаа мэднэ. Тэгтээ яг хөгжлийг биш та бас дан барилгаар хэмжихгүй шүү. Хөгжил гэдэг чинь хотын хөгжил гэдэг чинь биш тэ олон түмэн иргэдтэй биш тэ үйлчлдэг байх хэрэгтэй байхгүй. Үйлчлэн гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхлээр зэрэг хаан ч гэсэн нэг амарч суух газартай, усан ориглуутай, тийм ээ. Тийм чөлөөтэй алхаж явах талбайтай, иймэрхүү байжээж л одоо тэгээ бас сонирхох, сонин уран барилгатай одоо ийм байж ижил одоо хот гэдэг чинь хот болно шүү дээ. Тэгээ манай бол одоо сүүлийн үед одоо 90-ад оны хойш л одоо энэ барилга байшингийн энэ хаана л одоо нэг алган чинээ газар орно тэнд нь шувьсан барилга бариад энэ бол ямар ч гэсэн одоо энэ сайхан хот биш. Харин энэ одоо нэг барилгын бөөгнөрл болчихсон юм болоод байгаа шүү дээ. Би энэнд нэгд бас их дургүй зовж байгаа. За дараа нь бол одоо яг тэ энэ одоо утаа их боллоо гэн тоос шороо энэ ч үнэн л дээ. Тэгээ одоо тэр социализм үед байсан нэлийн хидэн сайхан одоо цэцэрлэгүүд байлаа шүү дээ. Мод тарь. Бид нар ч одоо мод их тарьдаг байсан. Субботник гэдгийг хийдэг байсан. Тэгээд бидний тарьсан модноос одоо үлдсэн юм ер нь баг байхгүй шүү дээ. Бүгдийг нь аваад байшин бариад. Одоо энэ 120-ийн энтэй талд одоо бас барилга барих гал тэгэл хэрэлдэл иргэдүүд нь одоо бариулахгүй идэргээл одоо хүртэл нэг шороо мороо уучсан хачин газар л одоо энд. Энд чинь одоо бас сайхан цэцэрлэг байсан. Тэгээд ер нь тим юм ярих юм бол зөндөөлдөө. Тэгээ одоо харин ургаж исэн том сайхан моднууд нь цөмөө устгаж хайчаад одоо дахиж тарих дахиж л одоо цэцэрлэгжүүлнэ гэж урьдчилан найдлангаас л одоо эхэлж байгаа юм шиг байна. Тэр нь одоо сайн хэрэгэлтэй. За тэгээ ер нь бол хотыг бол одоо сайхан болгох чадахгүй байна л да. Тэгэж нэг их эмзэлж байгаа. Хоёр дэш та манай энэ хот ч бас түүх дурсгалын зөндөө юмтай. Барималтай, хөшөөтэй. Тэгээ одоо сүүлийн үед одоо энэ хөшөө дурсгалын зүйлийг л одоо устгах. За ялангуяа социализмын үед л одоо барьсан зүйл бол одоо социализмын үлдэгдэл гэсэн одоо байдлаар тийм ойлголтоор энэ соёл болсон, бүтээл болсон энэ одоо зүйлээ их устгаж эхлэх юм аа. Энэ ерөөсө анхан 90 онд гэхэд л штэ арчлал одоо эхэлж явах үед эхлээд л идэр чинь яасан гэхлээр зэрэг л энэ баримлуудтай л тэмцэж эхэлсэн. Будаг асгаад л тэр Чойволсонгийн одоо их сургуулийн өмнөх хөшөө байдаг штэ. Энэ бол одоо хэрэггүй Чойволсон гэдэг бол жигтэйхэн одоо харигс маригс юу ч гэлээ ингээл тэр бодог модог чулуудаал энэ социализм коммунизмын одоо юу ангатагч Ленин гэж одоо ерөөсө хүн төрөлхтний буруу замаар оруулсан гээл бодог чулуудаал одоо ерөөсө ер нь их бичгэнсэн штэ. Сталиндийн хөшөө тэргээл тэ аваал хайсан. Гэхдээ энэ ингэж болохгүй юм байна. Энэ түүх ийм баримт болдог байхгүй хөшөө гэдэг чинь шүү дээ. Дурслаг нэгдвэл уран бүтээл соёлын өвдөөсөө гадна бас түүх юм байна шүү дээ. Баримт бичиг болдог. Энэ бол шүү дээ ирээд одоо өнгөрөх тусмаа ба шүү дээ энэ сонирхно. Одоо энэ гадаадын улсууд ирээд ба шүү дээ энэ Ленин хөшөөг хараад зарим нэг нь энэ нэг орос сурхуу маягтай хүн одоо энэ ямар хэний хөшөө юм бэ гэж асууж байгаа байх. Тэгэхээр Ленин Ленин гэж Оросд нэг тийм байсан гэж одоо ухаарах. Тэр үний хөшөө гэж үзээгүй хүнсүү зөндөө байгаа шүү дээ одоо энэ гадаадын. Тэр чинь нэг хоёрт энэ яхаа танад энд чинь бол бид нар социализмаар биш 70 жил явчихсан. Энэ хүний одоо заасан замналаар явсаа. Энэ хүний тэгтээ биш дээ Ленин гэдэг чинь шүү дээ хүн төрлөختөнд биш дээ хийсэн гавьяатай. Ленин онол гэдэг биш дээ. Бас ч одоо тийм буруу онол биш. Харин тэр Ленин онолыг өштэй хэрэгжүүлсэн харин буруу замаар хэрэгжүүлсэн байж болно. Одоо тэр хэлмэгдэл гэдэг чинь өштэй Ленин тийм юм нэг ч хэлээгүй шүү дээ. Бид нар өштэй Ленины одоо онол юу гэжтэй хичээл заадаг байлаа л. Ленин чинь ерөөсөө дэлхийн нийтээр эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Инг тайвнаар оршин тогтох хэрэгтэй. Баян харин одоо баян ядуу гэж байхгүй цөм тэгш
сайхан амьдрах хэрэгтэй гэж байгаа юм. За одоо тэр нь л одоо зөрилдөж байгаа юм. Одоо бол биш та баян байх хэрэгтэй. Одоо нэгэнд баян байгаа юм чи нөгөөд нь ядуурчл таараа шүү дээ. За тэрэнд л гасдаг. Тэгээ одоо энэ Ленин хөшөөг биш авч хайна гэж хижигнээд байгаа юм. Энэ бол их буруу зүйл юм байгаамаа. Энэ бол байж болохгүй. Энэ чинь шүү дээ түүхийн баримт. Энэ бол социализм манай Монгол улс биш дээ. Социализмын замаар явсан нэг гэрч болж байгаа нь энэ. Түүхэн болж байгаа нь энэ. Энэ бол ер нь хөшөө гэдэг чинь шүү дээ улс орны хөгжилд биш дээ. Саад болдог юм биш шүү дээ. Ерөөсөө тийм байхгүй. Альва энэ түүх мөнхийн юм биш дээ. Энэ улс орны хөгжилтэй, улс орны одоо өв соёлтой холбоотой энэ зүйлүүдийг бол ард түмнэрээ хэлцүүлэх хэрэгтэй. Ард түмэн юу гэж? Ер нь ард түмний үгэнд орохгүй, олонний үгэнд орохгүй гүждэг улсууд биш дээ. Ямар хөө янзын байдалд ордгоо гэдэг нь шүү дээ. Сая одоо ман намын юу харуулж байгаа шүү дээ. Монгол ардын хувьсалт нам гэж байсан шүү дээ. За тэрүүний нэрийг өөрчлөн одоо энэ харгас алуурчин лам гэдэрч хэлээд байх юм өөрчлөн гээл тэгээ ман нам болчихсон. Яав. Одоо тэрүүнийг одоо юмыг штэ тэгж хамаа авахгүй өөрчлөлт болдог байхгүй. Тэр олон гişүүдээр хэлцүүлээд ихэнх нь үгүй болохгүй одоо болохгүй. Яваанда цаг нь болоход биш дээ сольж болно. Гээд байхад биш дээ дураараа 80% нь шал худлаа би тэрний мэдчих. 80% нь одоо зөвшөөрч байна. Солино гэж байгаа нь гээл хөрөл сөхөл юу. Хөрөл сөх дарга маань одоо тэгэл устгаа юу тий нэрээ солиод хайчихсан. Тэгээ одоо ямар юутай болов. Тэгээ манай ард түмэн бол ухаантай ард түмөө. За ухаантай биш та хар ухаантай ард түмэн. Тэрүүнийгээ хадгалж явах хэрэгтэй. Хар ухаан гэдэг чинь шүү дээ амьдралаас гарсан амьдралын ухаан гэсэн үг л дээ. Тэгээ монголчууд бид нар бол тэгж ярьж байгаа юм. Тийм учраас одоо энэ болж байгаа нийгэмд болж байгаа зүйлийг тийм ээ. Ер нь улс орныхаа одоо хөгжил санаа сэтгэлээ бид нар одоо зориулах хэрэгтэй байна. Нэг ярих хэрэгтэй болжээ. Тэр битгий тэмцэх хэрэгтэй болжээ гэж л хэлмээр байна. Ер нь эх орон гэдгээ одоо бид нэр хайрлах цаг болжээ. Эх оронч үзэлтэй бол хэрэгтэй болжээ. Бид нэг ярихт биш та одоо бол хэлгүйч болох гэж байна. Соёлгүйч болох гэж байна. Ер нь өвлөж ирсэн одоо зан заншил ёс суртахуумаанч байхгүй болж байна. Гэхдээ энэ чинь одоо юу болох вэ? Зүгээр нэг ганцхан одоо худлаа үнэм Монгол бичиг гэж нэг хэлээл тэгэл одоо худлаа тэрүүндээ биш. Бид нар бүр ерөөсөө энэ одоо амьдралд байгаа энэ харагдаад байгаа хит их давмгайлж одоо соёл хэл урдгийг маань одоо устгах гээд байгаа энэнтэй л тэмцэх цаг болсон юм аа гэж явагдаж байна шүү дээ. Тэгж л хэлмээр байна олон түмэнд.